Эртэн цармын хоёулаа зугаалan Золон шиврэх бара бидний нарган Мэдгүй миний яг одоо авч байгаа мэдрэмж гэх юм бол би бол яг энэ өсөлтийг ингээд үргэлжлүүлээд бариад байна. Цаг залуучууд энэ өдрийн влог тавтаа мөрөл тэгэхээр заяа битээр анх удаага хамтдаа онгоцор нисгэж байна. Харин би амар их янз бүрийн газар явдаг гэсэн гэж хамтдаа ерөөсөө онгоцор нисэж үзээ. Тийм. Дандаа энэ тэндээс хоёр битээр автобусаар явж байсан, битээр метронд явж байсан. Онгоцонд бол явж үзээ. Тэгэхээр битгүй ингээд гадны усууд амар гоё ингээд онгоцсон ингээд хамтаа нэгнийгээ дэрэлж унтаж мунтаал те цонхоо онгоцсон чигээр доор нь амар гоё гоё арал марл харагдал тэр одоо биелэх гэж. Одоо ингээд юм уу шалгуулаа явдсан шүү дээ. Хантай шүү дээ. Ганцаар явхаар бүр өмнө нь новш юм байдаг гэхгүй. Амар өдөртэй. Амар өдөртэй те. Тэгээд лаптопоо гаргаад хамаагийн маш шалгуулаад хувцсанараа тайлал те. Йоо тэс ч одоо хамтдаа. Яа. Тэр сая амар энэттэй юм байна. Уул нь битээр 6-аас нисэн. Гэтэ гэрээсээ битээр 3:30-аас гарсан байхгүй юу? Тэгсэн чинь битээр метронд суугаад тэгсэн чинь 4:30 хүртэл метронд хөдлөхгүй гацаад тэгээд битээр за болоо таксид дуудъя гэдгсэн чинь миний утасны төлбөр яг тэр мөчөд гараад нисэх гейт маань гинт өөрчлөгдсөн. Тэгээд битээр хаана очихоо мэдгүй, интернет байхгүй, метро зогссон. Тэг яахаа мэдгүй бүр бөө юм болоод. Тэг би интернетийнхаа төлбөр биш би гарсны төлбөр буцаага төлөе гэсэн надад интернет байхгүй. Тэг заяа интернет нуудаад тэгээд бөө юм болж ямар ч зоолог юм бодор онгоцны бодлоор ирсэн. Тэр ч одоо Монгол хүн шүү дээ. Оо. Ее тэр залуугийн бүхснээс хар тамхи хэлэрчиж байгаа. Gotcha. Yeah. Нэрүүчлээ. Борт хийх дээр амар юм. Йоо бит хоёр бүр ингэж амжаад ихтэй яг. Бороо цагийн. Оо, хоёулаа суух сандлаа зохицуулах хэрэгтэй ш тарай. There's a seat out. There's a way with Амар ядарч байна. Ёо. Сэрүүр сохтаг. Жакет мэктэй тайлахгүй ёо. Тэр аагаад байгаа юм гэж байна. Вау. Ёо. Зүр бүүн загснууд ш. Зөө. Окей. Майами ёо энэ акул юу хараа. Тэр гол ирсэн зорилго нь болохоор 10X гэдэг бизнес конференс байгаа. Энэ тийм бас айгүй том YouTube руу ер нь том бизнесмэнүүд бүгдээр ирж байгаа гэсэн. Тэгээд хэрхэн өөрсдөө хөрөнгө оруулалт хийж 3 хоногийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хамтдаа харцгаая. Тэгэхээр бид хоёр Sixt гэдэг машин түрээслэх газар байдаг. Тэрний болохоор ингээд luxury car тэгээд тэрнээс доош ингээд convertible cars тэгээд дээвэр нонгодог юм машинууд бүх юм байгаа байхгүй. Тэгээд үнэн нь бас бүр амар үнэтэй биш. Тэгэхээр миний бодож байгаагаар бид хоёр энэ дээвэр нь хаалттай нэгд Майами дэрсэн юм чи юм машин биш те. Онгорхоо дээвэртэй машин. Тэгээд онгорхоо дээвэртэй машинаа донд хамгийн түгээмэл зарагдаж дуустдаг нь болохоор Mustang тэгээд Chevrolet Camaro байгаа. Энэ хоёр бол ер нь бол sold out болсон байдаг. Гэхдээ надад санал болгож байгаа нь Mercedes-Benz C-Class-ын дээвэр нонгодог байна. Тэгээд би яг бодож байна. Угаасаа банк бид хоёр Майами руу ирэхгүй учраас нэг эрэхтэй заяад зориулаад айгүй гоё experience үлдээхийн тулд түрээсэлчтэй юм уу гэж. За түүгээ сая ганцаараа машинаа сонгоцсон. Хараа ямар машин байгаа? Чи үнэтэй машин аав гэдэг.
Baby. Би наар санаа зуршлаа чи хэдийг үрсэн юм бэ хөөе. Хэдийг үрсэн. Зүр хилээч яа. Монголд 6 байдаг шүү дээ. Монголд очихоор бидэрийг спонсорд ороо. Хэра. Чи надад ямар машин гэдэг? Нөө би харахгүй даа. Гэтэ би таалагдах байна. Харин ч гэсэн өөрөө хурдан барьж үзхийг амар хүсэж байна. Which one will it be? Энэ ямар нэртэй машин? Should I dark? Yeah. Энэ юу? Oh, wait. 2019 оны Mercedes-Benz. C-Class гэдэг Монгол. Оо. Энэ цэнхэр өгдөм шүү арай. Оо харин штэ. Окей. Оо. Би нэг машин сууж үзэж байгаа юм шүү. Харин энэ хідээр асыг. Insurance орсон. Tax Are you serious? Ямар үнэтэй карти. Машин л бол машин штэ арай. Энэ Benz чи өөр ахгүй, Benz чи машин биш. Oh my god. Йоо. Хараа би сумааргүй наа. Чи ямар мангар би ингээд төгөөд ганцаараа ингээд decision өгөхөр ийм мангар. Чи өөр намайг хаяалцсан шүү дээ. Йоо. Тийм их мөнгөтэй юм шиг цацаад. Хөөе мөнгө олчиход шүү дээ. Хөөе мөнгө олдог. Шир хаваагүй шүү дээ. Олж байгаа мөнгөний 10%-ийг л зарцуул гэж байна. Тэгээд би 10%-аас багыг л зарцуулсан шүү. За come on. Тийм гоё юм байна. Би машин нэг сайн ойлгохгүй дээ. It's cool. Тэр дээдлийнхаа юм тэр хоёрын багажинд орчт юм. Гэтэ миний ганц гол хүсэж байгаа нь юу вэ гэхээр зүгээр experience. Гоё машин, дээр гоё газар. Тэр хоёрын машинаар мөрөлдөж байгаа юм дээ. Үлдсэн ч таахгүй даа. Яг тэгэхээр Zaybit хоёр Miami-д ирсэн Grand Cardone 10X Business Conference оролцож байна. Тэгээд маргаашнаас хэлээд тэрнээс өмнө нэг хоног байгаад одоо бүгд Miami Beach орё. Зураг авах уу? Love you. Nothing feels better than this. Nothing feels better than this. Өнөөдөр бол ер нь бол зураг авалт хийгээд бич дээрээ байгаад нэг тиймэрхүү жоохон амраал дээр контент хийгээд. Яа. Бич бэнда. Би чи тэр яатыг харуултаа. Яа энэ. Нурдгаа энэ усан онгоц байгаа шүү дээ. Хувийн усан онгоц. За нэг магадгүй 30-аас 50 сая доллар. Монгол мөнгөөр бодох юм бол нэг 75 тэрбумаас 130-40 тэрбум ч юм уу амар үнэтэй бид нар төсөөлөхгүй. Гэхдээ ганц юм нь бид нар биеэрээ хөдөлмөрлөх юм бол хизээч энийг авч чадахгүй. Хизээч энэ машиныг авч чадахгүй. Ганцхан арга байгаа тэр нь юу вэ гэхээр тархиараа хөдөлмөрлөх. Тэгээд заяа бид нар харж байгаа юм нь юу вэ гэхээр бид нар тархиараа хөдөлмөрлөдөг хүмүүс ер нь бол угаасаа. Гэхдээ бид хоёр энийга дараагийн түвшинд бүр аваачихын тулд дэлхийн хамгийн шилдэг баян хүмүүсээс суралцсан төлөө энд байгаа. Тэгэхээр энийг үзэж байгаа залуучууд те ерөөсөө чи 10 жил төгсөөл болцсон гэсэн үг биш. Их сургууль төгсөөл болцсон гэсэн үг биш. Чиний мөрөөдөл ингээл Монголдо дуусаад болоо гэсэн дэмжиж юм биш. Чи бүр цаашаага бүр юу хийж болохоор мэдгүй миний яг одоо авч байгаа мэдрэмж гэх юм бол би бол яг энэ өсөлтийг ингээд үргэлжлүүлээд бариад байна. Өсөөл би 19 он дуусгаад 20 он гарахад би бүр хизэж хүрээгүй зэгтээ хүрээд одоогийн мөнгө олж үзмээр байна. Тэрний төлөө толгойгоо ажилуулах хэрэгтэй. Хүнд үнцэн өг сурах хэрэгтэй.
Nothing feels better than this. Nothing feels better than this, better than this. амар chill юм а тий Miami бүр зурваа гэмээр. Тэрийг анзаарсан юм. Шал өөр мэдрэмжтэй. Тэрийг анзаарсан юм нэм чийл газар чийл байж болохгүй. Тэгэх юм бол ер нь бол дуусна. Тэгэхээр Давуулан биелүүлээд яг зөв. галзуурах хэрэгтэй. Яг энэ газар гიშгүйхтэй шал өөр сэтгэлгээтэй орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг энтхийн дүрмээр орж ирэх юм бол уусаал, тайвшраал. Тэр таад яг дараагийн влогуудыг бүр заавал үзээрэй. Ягаад тэгэхээр Заев тэр 3 хоногийн дараа гэхэд яг ямар хүн болцсон байх бол ерөөсөө бүр төсөөлөх байна. Бид хоёрын амьдралыг харах үнцэгтэй, бизнесээ харах үнцэг, үнцнийг харах үнцэг бүр шал өөр болцсон байж магадгүй. Ягаад тэгэхээр энэ ивент угаасаа тийм тэгэхээр. Тийм учраас бид хоёр барыг тэгээд одоогийн байдлаар барыг ингээд $1600-700 гаргаад тэ өөрсдөөсөө зөвхөн хөрөнгө оруулалт хийх гэдэг өөрсдөндөө. Бид хоёр хэлсэн тэр байж нэг үг сонссон байхгүй юу? Тэр үг нь юу байсан бэ гэхээр хэрвээ чи өөрөөсөө гарч байгаа зүйл дээр фокуслох юм бол чи хизээч орж ирж байгаа зүйлээ анзаарахгүй тийм. Алдж байгаа зүйлээ анхаарах юм бол чамд юу байгаа дээр чи анхаарч чадахгүй. Тэгэхээр яг үндэ бид хоёр нэг хідэн төгрөг үрээд байгаадаа биш бол нь юу эргүүлж авч байгаа нь айгүй чухал. Угаасаа яг энэ experience-ийг авах гэж ирсэн ч. Яг зөв. Тэр бич дээр нэрчлээ. Одоо нэг паркинг олоод. Юм иди гүнээрээ. Яа, юм. Яг тэгэхээр бид хоёр яг нэг YouTube-ийн видеонууд дээр гардаг prank хийдэг хэсгүүд болдог бас Step Up киноны ихний хэсэг гардаг. Step Up 2 байсан баха тэр. Яг тэрний хэсэг гардаг. Нэг нь бодомжоор явж байна. Тэгээ миний беби хувцас солилцсон. Беби гутлаа харуулж. Оо. Галтай гутал тэгээд бид хоёр одоо ямар ч бас нэг юм олж идээд тэгээд бид хоёр ямар ч бас нэг далайн хэрэг орж үзээд тэгээ хоол идэх хооронд энэ авир гоё зураг авах цэгүүдийг олоод тэгээд яа нэг хэд хэдэн тиймэрхүү юмнууд байна. Ер нь зураг авалтууд айгүй их хийнэ. Яагаад зураг авалт хийгээд идэм бэ гэж асуух хүмүүс айгүй их гарч ирэх баг. Яагаад гэдэг нь миний яар хэлээд өгч. Instagram хөгжүүлэлт тэгээ бид хоёр яг influencer гэдэг лайфстайлаар амьдрахаас гадна дээрэс нь яг тэрийг ажил болгож хийж байгаа. Тэгээд яг байгууллагуудтай холбогдохын тулд бид хоёрын feed хамаагүй гоё цэвэрхэн тэгээд дээрэс нь айгүй гоё өөрсдөө таалагдах үз контентууд бид хоёр хийсэн байх хэрэгтэй. Тэгээд яг тэр контентуудыг яг байгууллагуудтай хамтрахаас өмнө бид хоёр хийхэд бол байнгын ажиллаж идэг, байнгын хөтөлмөрлж идэг, байнгын хувцас солиод зураг авч идэг. За бид хоёр яг Miami Beach дээр яг beach дээр байгаа нэг Palace гэж хотын газар ороод ирсэн байна. Би сэндвич тэгэлсэн burger. Харин нөгөө нэг байгууллага руу бичээд тийм. За. Йоо, бид хоёрын burger sandwich хоёрыг хардаа. Йоо амир. Зэ хойло зэлбрад юм аа. Энэ хардаа. Энэ жоохон салхитай байгаа байхгүй юу? Тэр сая хоёрын дээр юм гоё дулаахан юм асуусан. Тэр амар гоё дулаахан мэдэрч надад. Яа, миний хэлсэн Яг тэгэхээр заяа ийм хувцас өмссөн байна. Беби хувцас тайлбарлаарай. Энэ нь болохоор ингээд флашаар авангууд гэрэлтдэг. Энэ нь болохоор юм гасраа цогцол. Тэгээд адилхан orange tones гэдэг. Топ нь болохоор Монголынхтай. Энэ нь болохоор гоё гэх. Гоё брендийнх. За guys, тэгэхээр Заевтер ямар ч зураг авалтаа хийж хоёр локейшн дээр зураг авцсан. Яа, амар гоё. Тэгээд айгүй гоё зурагнууд орсон байгаа. Тэгэхээр миний зураг энд байна. Тэгээ миний зурагнууд бас энд байна. Ороод лайк дараарай.
Тэгээд Майамид ирсэн ердөө дөнгөж ихний өдөр. Тэгээд зөндөө юм болно. Бид хоёр бэлэн байна. 10X Business Conference болно. Тэгээд манай Монголын дараагийн үеийн залуучууд гэсэн өөр өөрсөндөө хөрөнгө оруулалт хийдэг, дуртай зүйлээр амьдардаг, юунаас ч айдаггүй, эрч хүчтэй, дүүнэртээ урам зориг өгдөг, өнгөлөг, хар бараан биш, өнгөрсөн юмыг л ярьдаг биш, дандаа ирээдүг ярьдаг. Тийм гоё цоглог эрч хүчтэй болоосоо гэж бид хоёр айгүй хүсдэг шүү. Чи ч гэсэн ирүү тэгж бодож ивэл энэ видеог шеэрлээрэй. Яаж ядарч гэнэ үү? Зөндөө ядарч гэнэ үү? Ядархаар ингээд доотлын уруулна ингээд гараад ирчихдээ. Ирэхлээд. Бид хоёр бүр нойргүй амар удаа явж байна. Яа. Тэгэхээр 3 цаг болж байна. Бид хоёр одоо 3 цагаас буудлын руугаа чек-ин хийж орох хэвээр. I love you. Love you too. Майми өнөөдөр юу ч гэсэн жоохон бүрхэг байсан ч гэсэн бид хоёр бас гайгүй локейшнуудыг ашиглаа гой зургийг гаргачлаа. Тэгээд ажилттай. Сая нэг 5 минут нар цохуулсан. Тэгээд тэрэн дээр бол айгүй гой зургууд авсан. Энэ байна. Харууд лайк дараарай. Тай тараа ингээ бодож байгаа. Энэ хоёр ямар ядаргаатай зураг авдیں۔ Юм бол лайк дараарай гэдэх ингээд бид хоёр зөндөө тайлбарлаж байгаа. Тэгээд манай өмнөх влогуудыг үзээрэй. Бид хоёр яагаад зураг аваад яваад байдгийг тэгээд яа Майамид ирүүл байж тээ. Яг гоё хавар 100 намрын үеэр ирүүл гоё юм шиг байна. Бид хоёр яг өвөл ирсэн байгаа учраас нэг тийм нэг бүр гоё халуун биш гэхдээ бид хоёр нь гоё. Гэтэ нэг юм яг л дэлхийд ирээд газар ч гэл газар адилхан. Адилхан машин зонтой адилхан хүмүүс байгаа. Нэг тийм нэг бүр онцгой гоё юм байхгүй. LA-д ч гэсэн ингээл юм 70 моднууд байгаа. Ер нь бол адилхан Venice Beach-с баг нэг ялгаа байхгүй те. Гэхдээ зүүн эргийн LA шиг гэх юм уу те. Баруун эргийн LA шиг зүүн эргийн LA. Тэгэл л. Тэр маргааш ихэд айгуу гоё цэлмэг байна гэж найдаж байна. Тэвтэрийн батарей дуусчихсан. Sorry guys. Энэ түрээд энэ хэсэг маань дууссан юм шиг байна. Үргэлжлүүлээд гэртээр цэнгэлчээд хийх юм болов уу? Шин дуусах байна. Ярьсаар болоо. Тийм бид хоёр энд ачаануудаа тавьцаагаараа. Бид хоёр ачаага зүгээр ил хийцэн. Тэгээд энэ дотор байгаа баг бүх хувцас ерөөсөө бид хоёр аль нь ч мөнгө зараагүй. Бор орж байна уу? Окей, тэгэхээр дээврээ орно гэсэн үг дээ. Ваа. Cool оц. Нэрээр өгшөө. Bye. Bye. Баяртай. За бай. Дараагийн влогоор уулзъя. Бай.